За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинжилгээ хийдэг tradingview.com сайтыг давчхан танилцуулъя. За энэ сайт маань байнга шинжлэгдэж ирж байгаа, сайжирж ирж байгаа. Одоо бол ер нь нэлээд тийм хялбар шинжилгээ хийхэд бол сонголт ихтэй, хялбар мөн бусад трейдерүүдийн санаа бодлыг солилцох маш том талбар болж хувирсан. За жишээ нь за энэ чи яг та ямар арга барилаар шинжилгээ хийдэг тухайн арга барилуудыг чинь дагнсан шинжилгээ хийдэг бусад трейдерүүдийн одоо шинжилгээ таамагийг одоо хуваалцах тийм боломжтой. За жишээ нь тренд лайн гэж байна. За энэ зөвхөн тренд лайнаар таам гаргасан тийм трейдерүүдийн юг харж болно. Таамгуудыг за хэдүүлэн гэж бодож нэгийг сонгочихъя. За энэ чи support line татсан байна. Fibonacci давлага тавладаг хүн байна. За тэгээд яг таамгаа ингэж гаргаж ирсэн мэн дэш өснөө гэд энийг ер нь таамаг нь хэрэг явсан бэ? За яг таамаг нь бол ороод энэ хүний таамаг тодорхой хэмжээгээр бол зөв явж байгаа юм байна. 10 цагийн өмнө таамгийг оруулсан байна. За гих мэтлэн маш олон таамагуд байгаа. За сэрээ зурдаг хүмүүс харъя. За энэ чинь ингээ сэрээ зурдаг хүмүүсийн одоо ширээ сурж байгаа хүмүүс байвал бас эндээс ингээ ороо хараад иж болно. Гэхдээ хүн болгоны сэрээ өөр байдаг. Одоо энэ дундаас яг миний шиг арга барилаар арилж байдаг сэрээгээ татдаг хүмүүс бас цөөхөн харагдаад байдیں۔ Тэр хүн болгоны юу нөр өөр сэрээний арга барилууд нь өөр. Одоо энэ дундаас тавхан сонгож авч байгаад бас өөрийн гэсэн тэр сэрээний өрмөц арга барилыг өөртөө тохируулад гаргаж аваарай. Хүмүүсээс судалж агаад. За алтыг энэ хүн уннаа гэж харж байгаа юм байна. Унаад энэ ч support тааз. За иймэрхүү маягаар харж болно. За мөн таалагдсан хүмүүсээ дагаж болно. За дагчингууд яг чиний дагаж байгаа хүмүүсийн шинжилгээнүүд энэ дэр харагданаа. За тэгээд энэ хүмүүс дотор сайнтай, муутай маш олон янз юм байна. Энэ дундаас бол яг энэ хүмүүсийг дагаад арилжааны шийдвэр гаргаа явна гэж бол байхгүй. Зөвхөн өөрөөтөө харьцуулж харах ч юм уу. Ер нь аль болох энэ хүмүүсээс хамааралгүй бие даасан тийм шинжилгээ хийж тэрэндээ итгэлтэйгээр арилжаа хийж сурах хэрэгтэй. Энэ дунд хүмүүс энэ хэдэн мянган хүмүүс дунд бол төөрнө. Тэр яг зүгээр хаяахан нэг харцах зүгээр яг тэр шийдвэр гарах төвшөнд бол харах бол димий. За чарт руу. Орой за энэ дэр ханшаа нэмэхтэй. За жишээ нь Шинжлэнд кад ингээл нэмээд өгч. Тэгэл доор нь шинээр нэмэгдэл ороод. За энэ би төгрөг долларын харьцах ханш гээд нилээдийн шинжилгээнүүд хийгээ орхисон байгаа. За энэ ч сэдвүүлийн нэг анхаарал татж байгаа. Арилж байгаа. Мөн энэ дээр индикаторын маш олон сонголттой. Тэгээд хүмүүс бас тийм миний хүн бүрийн арилжааны арга барил өөр. За тэгээд өөрийн гэсэн 1-2 индикатор өөрийн болгоо авцсан байдаг. Миний хувьд бол энэ индикаторыг хавдаг. Williams VXFix гэдэг. За дэгдсэн дээр 2 тоншгууд индикатор нь болгоод зөвхөн юу нь харна. Шинжилгээнүүдээ харна. За бүр ингэ зэгцтэй энэ шинжилгээ хийхэд маш хялбарчилж өгсөн тийм амар
вебсайтаа. За хэдүүл ойлыг харъя. Ингээ шинжилгээрээ буцаад яваад орж идэг. За ойл дээр юм байгаа. Түүхийн нефт. Сэргээ хувиргасан. За сэргээ хувиргаад маш цэвэрхэн хизэнээс 12 оноос хойш ийм тааз ус. Энийг бол нэгт сэтэлж чадаагүй. Бас хичнээн жирж байсан. Сэтэлж чадаагүй тийм тааз дээр ирсэн. Яг ирсэн байгаа. За энэчнээс бол бид юу харах гэхээр доошогоо чиглэлээ харнаа. За доошогоо хэрэг явах вэ? Эхний ээлжинд дээшээ зургацсан сирэний 50% дээр бол эсэргүүцэл болоод баг зэрэг өсгөн дамжиггүй. За ингэж яваад хэмээн гурвалж үүсгээд доошоо сэтрээд ороод ирэх магадaltaй. Нэлийн урт хугацаанд штэ. За цагаа доошлуулад одоо энэ дээр яг хэрхэн юугаа хийдвэ, оролтоо хийдвэ гэдээ би сайн тайлбарлаад өгье. За миний оролтоо бол ингээд бэлтцсэн хүлээж байгаа. За жижиг цаг руу. Оруулж. За тэгээс өмнө хэдүүлээ. SP лайнуудын онцлог талуудыг би бас тайлбарлажээ. За энэ сэрээ зурагдсан, сэрийг сэтэрсэн пулбэгийг унсан. За энэ сэрийн налуу зүв байсан. Энэчээс ингээ харагдаж болно. За ингэж ханш маань сэтэрлээ, шалгалаа, унлаа, пулбэк унлаа, сэтэрлээ, шалгалаа, унлаа. За энэ чи дахиад яаж вэ? Нэг шалгасан, хоёр шалгасан, доош унжин. За доогуудаа харъя. Эвдэж эхэлсэн. За энэчнээс бол сэрээ жижигэн цаг дээр сэрээ зурагдах нөхцлүүд бол бүрдсэн. За тэнгуүтэ минут руу оруулаад дахиад нөгөө зөв сэрээнүүдээ олж авна. За энд бол маш цэвэрхэн сэрээ бас зурагдсан байгаа. Нэг арай дагуул. За сирен маань энэ дотор маш цэвэрхэн явж исэн. Энэ хувиргасан сирен дотор юм гоч дээр. За явж байгаад SP лайныг 1 2 цэвэрхэн үрсэн 3 дахаас нь орхиж эхэлсэн. За ингээд дараагийн оройн яасан бэ? Бас бүр ийшээ хөрхөө орхиж эхэлсэн. За ингэж явж байгаад энэ чи юм шинэ SP лайн үүсгэсэн. Шинэ SP лайнаар шалгаад унж байгаа. За энийг бол би доошоо унна гэж харж байгаа. Тэгэхээр энэ сэрээгээ, энэ сүүл зурагцын том сэрээгээ доош нь сэтэлнэ гэж харах нь шүү дээ. Яагаад гэвэл том цаг дээрээ маш сайн тааз ирсэн байгаа болохоор уннаа гэж харна. За тэгэх юм бол саяны энэ жижиг цаг дээрх энэ сэрээг доош нь сэтэлнэ. Энэ сэрэний саппорт лайнууд дээр нь бай хийх нь эрсдэлтэй болоо явчихж байгаа. Тэнгүүт бид нар сэрээгээ доовны хоолыг харж агаад дахиад доошоо зурагтаа сэрээ үүсцэн байна. За энийг бол доошоо зурагдангууд энийг дээшээ зурагдсан том сэрээг хэрхэн сэтэлэх вэ, ямар налуугаар явах вэ гэдг нь баримжаалагдаад энэ улаан сэрээ ороод ирж байгаа. За би чи ямар нөхцөл бүрдгээр арилжаа хийх гэж байгаа вэ гэхээр сэрэний 50% ханшийн маш сайн дэмжлэгийн бүс болж байгаа. За энэчнээс бол ханш сүйдтэй сайн сэтэлж чадахгүй. Гэхдээ сэтлээд хаалтууд нь доор болсон болохоор юу гэж харагдана. Ер нь бол хэврэг болж ирж байгаа. За энэ яг сүүлийн хідэн юунууд бол ингээд цэвэрхэн гурвалж үүсгээд одоо нөгөө батарейнууд чинь бас ингээд сэрийгээ сайн зураад тахаар ороод ирж штэ гурвалж нөгөө шаант гэдэг чинь гурвалж үүсгээд гурвалж маань доошоо сэрэх магадлал өндөр болоо явцсан. За доошоо заавал би сэтэлхгүйгээр одоо энэ чинь ингээд хонх тавьсан байгаа цагны зурагтай. Доошоо зурагдсан сэрэний дээд талын параллел сайн барьж байгаа ч гэсэн дээш нь сэтлүүлээд шинэ SP лайнууд үүсгэж байгаа. За шинэ SP лайн үүсгээд 2 дахь шалгацсан. За 3 дахь шалгах үед нь ханшааг энэ дээр ирэнгүүт хонх маань надад дохио өгнө. Тэнгүүд би сел пост нэгээд урт хугацаанд түүхийн нэвтэр сел арилжаа нийх гээд бүх юма бэлтцсэн ингээ хүлээж байна. За тэгээд цаашаа яаж явах нь бол энэ дээр бол ойлгомжтой. За очиж шалгалаа. Хонхоо дурглаа, би орлоо. Жижигэн гурвалж маань том гурвалж боллоо. Сэтэрлээ, пулбэк хийлээ. Доош унлаа. За энэ нөгөө нэг ногоо зураас маань нөө юу штэ. Том цаг дээр байгаа. Таамагчтай нөө унах.
За тэгээ яваад ирэнгүүтээ энэ маань сэрийнээсээ гараад ирэх нь шүү дээ явандаа. Тэнгүүтээ сэрийгээ хувиргаад энэ дотор оруулаад авнаа. За тэгээ ханш маань хэрхэн өрнөхийг цааш та харна. Тэр хонх тавьдгийг болохоор маш амархан нэг лайн татлаа. Лайн дээр 2 далаа. Алерт. За нэг энэ лайн дээр ханш нэг удаа ирэхэд нь дуурах уу, 1 минут тутам дуурах уу гэдэг маш эвтэйхэн болгоод өгсөн байгаа. За энэ ч нэр өгж болно. Би энд ингээд орох гэж байгаа бэлдэж байна гэдэг. За мөн мэйлэр энэ ханш маань тухайн лайн дээр хүрэхээр мэйлэр дахиад ирдэг байж болно. Мэйл мессеж рүү хамт байж болно. Гар утас руу мессежээр дангаараа байж болно. За мөн яг энийг огтлцоход хонх дуурдаг байж болно. Дээш нь сэтлийг гарахад хонх дуурдаг байж болно. Дээш нь сэтэлчээд буцаа доошлоход нь хонх дуурдаг байж болно гэд маш эвтэйхэн болгоод өгсөн байгаа. За энэ бол маш ойлгомжтой харагдаж байгаа зү. Том цаг дээр сайн тааз дээр ирсэн. 12 оноос хойш нэгт сэтэлж чадаагүй тааз дээр ирсэн. За энэ дээшээ зурагцсан сэрээ маань бас Magellan ханшийг сайн барьж байгаа. Мөн 50% ханшийн маш сайн саппорт лайн болж байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За магадгүй бидний арилжаа буруу болоод яалаа гэхэд чинь урт хугацааны ап тренд. Ерөөсөө яг сирэний нэг бас хэцүү юм юу вэ гэхээр нэг чиглэл дээр гарч авахын тулд нэлээд хэдийн стоп лосс зохиулдаг. За хэрвээ энийг дээш нь сэтлээд улаан сэрэг дээш нь сэтлээ шүү дээ. Улаан сэрэг дээш нь сэтлээ явуучих юм бол яах нь вэ? Том цаг дээрх энэ юг дээш нь сэтлэх магадлал өндөр. Тэнгүүт нөгөө таамаг маань ингээ урт хугацаанд ороод ирчих чинь дээшээ. Яг нэг стоп лосс зохиуллаа. Баядлаа. Нөгөө стопоо хэд дахин нуглаад авчнаа. Тэр бол стоп лосс зохиулахад бол ерөөсөө яах хэрэггүй. Тэгээд энэ олон хослол байхад заавал нэг хосол дээр учир нь ойлгохгүй сэрээ зураад заавал тэр чиглэлийг барьж авах гэдэг шаардлага байдаггүй. Ерөөсөө солиол бидний скальпинг хийгээгүй, богино хугацааны арилжаа хийгээгүй, дунд болгох урт хугацааны арилжаа хийж байгаа болохоор бид нар тэр спритийн их том зузаан огт хамаагүй. Яагаад бол өчнөө 7 хоногор сараар хэдэн 7 хоногор барьж байгаа болохоор тэр бол спритт бол ерөөсөө яах шаардлагагүй. Арилжааны шимтгэлд бол төлөгдөн гэж бол айлтгүй. Ингээ харахаар маш ойлгомжтой. Замбраат харагдаж байгаа зү. Улаан сэр бол яалчгүй барьж байна. Улаан сэрийн дээр гараад пулбэк хийчих юм бол нөгөө нэг том цаг дээр таазыг дээсэн сэтлэх магадлал өндөр буюу энэ хар том сэрийн дундаа явах магадлал өндөр. Хэрвээ энийг сэтэлчих юм бол яах нь вэ? Том сэрийнхаа аль олон саппорт лайн болж байгаа SP лайн юм уу? Доод хоолын барилалаа median лайн аль нь ч байсан болно. Bypass нэг хэрэгтэй. За тэгинчээ. Юунууд маань байна. Төлөвд сирэний бүр нэлээд хэдэн хувилбартай. Харин каталин сэрэ байхгүй. Жохон тиймэрхүү байлаа те. За ингээд шууд сайн ингээд сэрэмэргээ зурчаад жохон бодлоо дэвэл дооны хонлыг нэг ингээд шүүгээ харчиж болно. Ер нь юу болж байна? Аль алийг сэтэлж юу яаж хийж юу гэд. За иймэрхүү л байна да. За мөн чи мединий юунууд гарч ирэн доорно. За дээр нь дарангууд хэр хүчтэй мэдээ. За энэ улбар шар мэдээ дунд зэргийн нөлөө үзүүлнэ. За энэ ч улаан мэдээний их нөлөө үзүүлнэ. За энэ ч таамаг нь өнгөрсөн сарынхын үр дүн. Тэгээд яг тухайн үедээ хэдхэн секундын зайтай тэр мэдээллийн шинжлэгдсэн хувилбар нь гараад ирдэг. За мөн чинь энийг юу болгоо харж болно мэдээгээ. Ханшин дээр нь ингээд чарт дээрээ яг мэдээний цагуудыг дэлгэрэнгүй нарийн ингээ харж болдог. За ингэж байхаар бас хэтэрхий ирээмээр байдаг. Тэгэхээр бол энийг арилгах чинь
Та яг өөрсөндөө ямар ял нь нэвтэх юм бэ? Яг тэргээрээ л тохируулаад ашиглаж болно. За мөн хамгийн өөрчлөлттэй хувьцаа, ханш юмнуудыг хамгийн их худалдаа, хамгийн их хүсэлттэй гэж ялгаа харчна. За энэ чинь календар маань ингээ байж байна. Мөн брокертойгоо холбоод харилцаа хийж болно. Та хэдэд энэ брокеруудэр таньстай бол шууд энэ сайттайгаа холбоод buy sell-ээ дараад харилцаа хийж болно. Миний хувьд бол зөвхөн миний ашигладаг брокер бол энэ дэр байдаг болохоор зөвхөн шинжилгээ хийдэг. За тэгээд метод 4 дээр бол нэг ялгаагүй заавал ингэж холбох гэдэг шаардлагагүй. Шинжилгээ хийчихэд метод 4 дээр buy sell-тэй trailing stop TP stop loss эдрээ барилуул явахад бол ямар ч ялгаагүй. Энэ дээрээ сайн үнийг хараад авчих шин. За тэгээд авчихна доо. Иймэрхүү сайт байна да. Мөн энийг нийтэлж болно. Бас шинжилгээнийхэн зургийг маш хялбар гаргаад авчдаг. Бусдаа хуваалц гэвэл ингээд сануулад авчна. Мөн энэ линк копидод бусад зүйлс дээр тавьж болно. За мөн энийг бусад нөгөө нэг энэ трейдерүүд чиг паблик болгоод шинжилгээгээ бусад хүмүүстэй хуваалцж болно. Мөн хоорондоо групп чат үүсгэж чатлж болно. Ер нь хэдүүлээ Facebook дээр ноцтолдод авахгүй яванда энэ рүү бүгдээрээ шилжээд орчвол хоорондоо харьцахад маш хялбар ба хоорондоо шинжилгээ таамгаа хуваалцахад маш хялбар болоод ирнэ. За тэгээд энийг бүгдээрээ цаашдаа сайн ашиглаарай. Баярлалаа.